Сайн бацгаана уу. Хүний эрхийн дуулаа iVoice Feminist өнөөдрийн дугаараараа YouTube жоохонтой уулзж байна. За үзэгчдээ өргөө танилцуулаарай. Сайн бацгаана уу. Намайг Мишель гэдэг. Би 17 настай бөгөөд YouTube хийгээд нийт 10 сар болж байна. Тэгээ 12 дугаар ангид суралцдаг. Тэгэхээр одоо яг 12 дугаар ангийн төгсөг ангийн сурагч ихээр хичээллүүд их байгаа. Тэ ерөнхий боловсролын шалгалтын бэлтгэлүүд гэхээр тэр үүнийхээ хажуугаар чөлөөт цагаараа YouTube хийгээд явахаар цагийн төлөвлөгөөч юу нэр вэ? Тийм цагийн төлөвлөгөө бол ялангуяа нэлээд шахуу улс яад бол би YouTube-ыг анх эхэлж байхдаа бол хичээл хажуугаар ерөөсөө байхгүй. Ганцхан YouTube дээр төвлөж чаддаг байсан. Гэтэл одоо энэ 9 сарын нэгслүүлээд хичээл ордог болчихлоо. Тэгэд миний юу хийж аваа гэхээр өглөө босоод хичээлдээ хүртлээ нэг 2 цагийн зай байгаа. Тэр орондоо хичээл хийгээд тэгээд хичээл сонгон судлахын хичээл орж ирнэ. Тэгээд оройн хоол хүртлээ бас хичээлээ хийж байгаад оройн хоолноосоо ер нь бол хойшоо YouTube хийгээд зураг хөгжмөөс осоод юу ч хийдэг. Тэр бүхнийг хийж байгаа. За чинь төлөвлөгөөгөө жишээ нь одоо маргааш хагас өдөр байлаа гэхэд өнөөдөр төлөвлөгөөг нь гаргаад өдрөөр нь явдаг. Эсвэл 7 хоногор нь сараар нь яг яаж төлөвлөгөө хийж явдаг вэ? Төлөвлөлт ихтэй. Тэг яг энэ төлөвлөлт хийх, цагаа төлөвлөх гэдгийг бүүжээ буюу одоо төлөвлөгч дэвтэргээ та бүхэн сонсч ирсэн бах орчин үеийн хүмүүсд их алдартай зүйл болсон. Тэгээд тэрийг ер нь төлөвлөгч дэвтэр зааж өгсөн гэхэд болно. Сараар нь ч төлөвлөнө, 7 хоногор нь ч төлөвлөнө, өдрөөр нь ч төлөвлөнө. Тэгээд тэр бүхнийг нэг дэвтэр дээрээ л хийждэг байхгүй юу? Тийм. YouTube-д одоо нэг бичлэг оруулахад хэдийн хугацаа зарцуулж байна? Нэг бичлэг хийхэд миний хувьд 10 цаг зарцуулдаг. Энэ бүхэн бол нэг хүний шоу гэхэд болно шүү дээ. Би эдитинг хийж гин, зохиолыг гаргаж гин, зохиол юм да. Тэгээд одоо юу гэдэг нь ямар хувц өмсгөө хүртэл би сонгож байгаа шүү дээ. Тийм болохоос юм их ажил болдог гэж боддог. Тэгэхээр нэг бичлэгэнд 10 цаг хэрэг нэлээ их байна. Одоо хичнээн бичлэг хийсэн байгаа юу? Би саяхан шалгасан яг 33 бичлэг байна лээ. Тэгээ тэрнээс өмнө бол зөндөө. Одоо яг хэдэн мянган дагагчтай байгаа лээ? Яг одоогоор 20 мянган дагагчтай байгаа. За энэ жилийн зорилт нь хэд болно гэсэн бодолтой? Энэ жилийн зорилт нь 1000 байсан юм аа. 20 мянга гэр арай. Хэд үржигдсэн юм шүү дээ. 20 үржигдсэн. YouTube-ээс гадна өөр хобби байгаа юу? Өөр хоббинууд би жишээ нь төлөвлөлтөөр дарах. Би бол тэрийг багасаа хийж гин. Мөн дээрээс нь хөгжим сонсох их дуртай. Чөлөөт цагаараа. Тэгээд бас хаяа бас зураг дуртай гэхдээ тийм сайн зурдаг. За YouTube хийж эхэлснээс хойш амьдралд нь гарсан өөрчлөлтүүд ямар өөрчлөлтүүд байна? Өөрчлөлтүүд гэвэл жишээ нь саяны цагийн хуваарийн маань маш том өөрчлөлт гарсан байна тийм ээ. Тэгээд дээрээс нь яг хувь хүнийхээ хувьд би илүү нээлттэй, илүү үг яриа зэгцтэй, өөрийгөө илэрхийлж илүү чаддаг тийм нэгэн болсон гэж боддог. Тэр YouTube хийж эхлээд яг нэг хувь хүн илүү нээлттэй болоод илүү өөрийгөө илэрхийлэх чадвартай болсон гэсэн. Тэгэхээр YouTube хийхээс өмнө юу ямар хөө байсан бэ? Угаасаа нээлттэй жаад илүү тэрэн сайжирсан эсвэл тотогшоо байж жаад өөрчлөгдсөн үү? Үгүй. Хаста өрөөнд хамгийн дуугүй, хамгийн юу ч ярьдаггүй. Чи юм хэлээд тэгэж гэж нэг юм хэлдэг. Тийм л өгдөөсөн да. Одоо ч гэсэн нэлийн дуугүй. Гэхдээ хэлэх шаардлагатай зүйл гарвал би өмнөшгөө айхгүйгээр хэлж чаддаг болсон. Бичлэг хийж эхлэхдээ айжсэн үү эсвэл баярлж ирсэн үү? Яг ямар сэтгэлтэй эхэлжсэн бэ? Бүх сэтгэл хөдлөлтөд давхцчихсан байхгүй. Би яг яах гэж эхэлж ирсэн нь хэлээ л да. Эхний бичлэг маань яг миний хувцсны шүүгэн дотор эхэлсэн. Айгуу хачин сонсож байгаа. Гэхдээ хэлсэнчлэн би ингээ бүүж байгаа бичлэг одоо дэвтрээ харуулдаг бичлэг хэр миний цайраа орохгүй байна шүү дээ. Дээрээс нь ингээ бичсэн. Тэгээ тэрнийхээ одоо арын яриагаа бичсэн байхгүй. Хувцсны шүүгэн дотор. Тэгээ уцсандаа ингээд энэ уцсныхаа энд ингээ нэг оймор сугалтсан заяа тэр нэг бас микрофон болж байгаа байхгүй. Тэгэл ингэж байгаа л за сайн мэцгэн үзэгчтэй гэл. Йоо за дахиад. За сайн мэцгэн үзэгчтэй. Бэр дахин би баг хувцсны шүүгэн дотор нэг цаг л байсан. Тэгээ тэр бичлэг нэг 8 минут л байсан баг. Тэгээд одоо нөгөө нэг сошиалд ямар ч тийм нөгөө юг болцсон, ямар ч тийм нөгөө хяналтгүй учраас хүмүүс яг хэлхийг хүссэн комментуудаа шууд илэрхийлдэг тийм ээ. Эрэг зөвлөж байгаа тэрийг дагаад яг сүрэг сэтгэлүүд бас байдаг бах тийм ээ. Тэр сэтгэлүүд ирэхээр яадаг вэ? Сэтгэлээр ундаг эсвэл одоо бүр тоохоо болцсон уу? Төмөр болцсон уу гэж юу? Уу яг анхандаа бол Мерсер ирж исэн. Мерсер ирэхтэн тэгэл би за болд юм уу та гэж мэл айгүй хүн дээр тусгаж аваа тийм ээ зүрхэндээ ойр.
Тэгээ одоо бол тиймэрхүү комментууд бол ирдэг. Гэхдээ хамгийн сайхан нь 300 комментоос нэг нь л нэг тиймэрхүү миний сэтгэлийг өмүүлдэг гэх юм уу да. 300-аас нэг гэхээр айгүй бага байгаа. Тийм байна. Хурдан бага. Тэг хамаагүй бага. Гэтэ яг миний яг одоо үзэгчд нь нэмэгдэх тусам энэ бол их хэсэг нь тодорхой. Гэтэ мэдээж бас өөдрөг зүйл нь ч гэсэн ирэх нь тодорхой. Их хэсэг нь. За тэгээд одоо YouTube пэйж хэлснээс нь хойш үеийн хүүхдүүд бишэлийг илүү их таньдаг болсон баах. Тэгэхээр ихэнх хүүхдүүд одоо сэтгэлүүд ямар сэтгэлүүд ирдэг үү? Чам руу бичдэг чатууд ч юм уу ер нь ямар хуу талаар илүү их хүүхдүүд чамд ханддаг вэ? Хамгийн гоё энэ тэгээ хүүхдүүд танаас урам авдаг. Та би ном уншдаг болсон, би хичээлээ хийдэг болсон. Та хичээ та миний амьдралыг өөрчиллөө гэх. Яг би өөрчилсөн ч юм биш л дээ. Би зүгээр өөрийгөө чиглүүлсэн гэж л бодох дуртай. Зүгээр багхан л нөлөөсөн гэж бодох дуртай. Тэр хүүхдүүд үнэндээ бол өөртөө мундаг хүүхдүүд байгаа байхгүй юу? Тийм хөө комеди уншихаараа л би их баярлдаг да. Юуны төлөө ийм юм хийгээд байгаа байлээ гэдгээ сайн ойлгоод. YouTube-д оруулаад 30 гаруй бичлэгүүд оруулсан гэсэн тэр бичлэгнүүд дундаас ч өөрчлөн хамгийн их дурсамжтай үн цэнтэй санагддаг бичлэг нь айл нь? Миний анхны бичлэг угаасаа хоолойдоос нь сонсоход л ямар их нэг чичгэнсэн, тэгтээ нэг догтлсон тийм сэтгэл хөдлөл маань бол барыг сонсогдсон. Миний хувьд шүү. Тэгээд бас хамгийн сүүл тавьсан дээр хөдөө явсан влог гэдэг байгаа. Зуны аялал гэсэн. Тэр үнээр нандин бичлэг. Тэр нэр YouTube-р ч юм бол айгүй гоё юм шүү дээ. Ингээ амьдралынхаа яг бүх дурсамжуудыг ингээ хадгалаа явчаар тий. Тэр нь их гоё тал шүү. Тийм яг үнэ. Өөрийнхөө дурсамжийг нэг хадгалан хоёрдугаарт бусдад түүгээрээ дамжуулан гоё зүйлсийг түгэнэ. Энэ л хамгийн гоё хэсэг. Бичлэгээ өргөжүүлээ цаашаа хэдийн хугацаанд хийнэ гэж боддог вэ? Хугацаатай байх тийм ээ. Тий. Яг имээ олцсон влог гэж юу л өстэй гэж шүү дээ. Гэтэл за яг хамгийн холлын төсөөлөл маань гэвэл би одоо гадаадд сурыг гэж бодож байгаа. Түүнийгээ л бас ингээ бусдад харуулъя гэж бодож байгаа шүү. Тэгэхээр одоо нэг 4-5 жилийн төлөвлөгөө юм да. Влогт дандаа ганцаараа байдаг тийм ээ. Найзуудтайгаа ч юм уу, гэрийнхэнтэйгээ ч юм уу хийсэн бол байдаг. Эсвэл яг ингээ ганцаараа хийх нь илүү айдсгүй сандралгүй амар байдаг. Яг гоо бусдын хажууд би яг ичээд сандраад байгаадаа чи яг харуулдаггүй юм биш. Зүгээр би тэднийг айгүй нандгдаг юм уу да. Юу гэх юм. YouTube-ийг хийж эхлэе гэдэг шийдвэрийг би гаргасан тийм ээ. Тэгээд камерны урд байх хэрэгтэй үнэ би. Тэрнээс биш яг гэр бүлийн хүмүүс байна. За би ч гэсэн энэ YouTube чинь орё гэж хэлээгүй л бол би энэ бичхийг бол тэдэнд тухгүй мөн дээрээс надад тухгүй гэж бодож байна. Тэрнээс би бол тийм ганцаардан бол энэ төр бол биш юм. Найзууд нь яадаг хам найзууд бичлэг хий тийм гэдэг. Ер нь л үгүй яг та нар бидэндээ хүмүүс чинь камерны урд гарах нэг дуртай хүн байдаг юм уу да. Би ч анх амар дургүй байсан тий. Тийм болохоор тийм санал бол манай найзууд тавьж байгаагүй. За дээр нь одоо хэл сурах талаар бичлэгүүд оруулсан тийм ээ. Жишээл одоо өөрөө хэдэн хэл сурж байгаа вэ? Сурсан бэ? Яг одоогоор би бага ангиасаа герман хэл болон англи хэл сурж байгаа. Тэгээ япон хэл таны хэлсэн чинь би нөгөө япон хэлтэй байсан. Тэгээд нөгөө юу гэх юм багадаа сурсан болохоор тэгээ айгүй хурдан мартсан. Тэгэхээр одоо нэг 2 л гадаад хэл гэсэн үг. Тэр хэл сурахад бас зөвлөгөө өгөх юм бол одоо яг 12 дугаар анги 10 жилийн хүүхдүүд яг англи хэл хинхний шүүгэн тийм ээ. Тэр нь бол одоо англи хэл чинь зөвхөн хэрэглээний анхаас шатны хэллэг болж тэгэхээр 2 дахь жилээ 3 дахь жилээ сурахад зөвлөгөө өгөх юм бол миний зөвлөх зүйл гэвэл яг хэлийг сурахад багшийн туслалцаа бол зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Яг энэ Duolingo энэ төр гэл гэдэг да. Ганцаараа сурчдаг. Тэр жоохон хэцүү мэл яад вэ? Яг дүрмийг нь тайлбарлаад өгчих хүн байхгүй гэх юм уу да. Өөрөө судалж болно. Тэгтээ хэцүү. Тэгэхээр миний зөвлөх зүйл гэвэл багшийнхаа тусламжтайгаар дүрм энтрээ сайн сурч харин өөрийнхөө яриа тэгээд юу гэдэг кино минь үзээд сурдаг хүмүүс. Тиймхүү зүйлээ өөрийнхөө чөлөө цагаар бас сонирхлоороо тэгээд хослуулан сурвал би илүү зүгээр. За мөн дээр нэг YouTube нэг бичлэг оруулахад бараг 10 цаг орчим тэрийгэ бэлдээд найруулад эдитлээд явдаг гэдэг чинь. Тэгэхээр 30 гаруй бичлэг гэдэг чинь хичнээн цаг хугацаа юм байна. Энэ болгонд яг юунаас ингэж ирж хүч авч энийг өргөжлүүлж чадж байна. Эрэг комментуудаас уу эсвэл өөр үнэхээр дуртай болохоор юу? Тийм бичлэг хийх бол үргэлжлэл миний хобби байсан гэхэд болно. Нэг 6 настайгийн миний эли балай бичлэг зөндөө л гэдэг. Гэрийнхэн минь үзэхээр тэгэл татдаг юм да. Би ч өөрөө тэгээ
Тэгээ юунаас тийм ирч хүчээ авч ийн вэ гэвэл тийм мэдээж тэр бусдын эргэг комент тийм ээ надад уран болж ийн гэсэн чинь цэцгийг услаад байгаа ч юм шиг. Харин бас өөрийн гэсэн тийм хүсэл зориг биш. Хүсэл болон зоригноос мань л урган гардаг юм уу да тэр ирч хүч нь. Тэг яг миний үеийнхэн биш та одоо нэг 10 хэдтэй. Эднэрийн маань амьдралд сошиал медиа яг л орж исэн байхгүй тийм ээ. Тэрнээс өмнө бол байгаагүй. Тиймээс ч бас ийм шинэлэг тэгээс өөрийн гэсэн давуу талууд түнд би бас сул талууд бий. Давуу тал нь гэвэл мэдээж энэ өөрийгөө илэрхийлэх орон зайг үүсгэж өгч юм. Чөлөөтэй тийм ээ хинч тэгээ камер гаргаж ирээд бичлэг хийгээд тэгээ YouTube руу оруулчих болно. Тэгэл хүмүүсийн сэтгэлийн сонсоод харилцаа үүсгэж болж байна. Гэхдээ ямар нэг сөрөг тал нь гэвэл бичиж байгаа сэтгэлдлүүд, комментүүд бүгдээрээ компьютерний цаанаас тийм ээ. Хэн бичиж байгааг мэддэггүй. Тэгэхээр хүмүүс юу хүснэл биччихдэг байхгүй. Энэ хүн харахгүй юм чинь хүмүүсийн бичлэгийн доор үлдээсэн сэтгэлдлүүд ихэнх нь л уусаа энэ хүн харахгүй юм чинь энэ хүн алдартай юм чи юу гэж харж идэв гэл нэг юм оруулчихна. Тэгээ үүндээ бүгднийг хараад явдаг байхгүй. Хариулдаггүй ч гэсэн бүгд талаараа явдаг. Тийм болохоор сошиал орчин дээр ийдэлдэг найрсаг одоо соёлтой байх гэдэг бас их чухал зүйл байна. Тэр нь одоо влог гэдэг хүмүүсийг ингээл хамаг амьдралаа дэлгэцлээ, туучаад байна гэдэг. Яг бодит амьдрал дээр ямар байдаг вэ? Амьдралынхаа үдийг ингээд илэрхийлээд байдаг эсвэл зүгээр өнгөцгөн хэсгийг л харуулдаг уу? Би бол яг өөрийнхөө амьдралын тодорхой эсвүүдийг бол бүрэн харуулцдаг бараг л. Харин зарим нь бол зүгээр таг хаацсан эсвэл зарим нь зүгээр өнгөцгөн харуулал орхичдаг. Тэг яг энэ сэдв бол миний бас айж явдаг юм уу да. Санаа зовдөг сэдв маань ихгүй яагаад гэвэл бүгднийг нь харчлаа хүмүүс залах вэ дээ. Одоо болчлоо энэ өхнөөс өөр юу харах юм гэж магадгүй гэж тийм жоохон сонин айдас юм уу да байдгийг надад. Тийм бас дээрэс нь бүгднийг нь харууллаа гэдэг чинь хувийн орон зай гэж зүйл байхгүй болно. Хувийн орон зай гэдэг бол миний хувьд их чухал зүйл. Тиймээс ч бас би бүгднийг нь харуулахыг хичээдэггүй. Тэгч алба байхгүй. Анх яг одоо анхлан суралцж байгаа ютубер хийж байгаа хүмүүстэд зориулж хэлэх зөвлөгөө байгаа юу? Би ихэнх нь YouTube хийх хүсэлтэй байдаг. Би мэдж байгаа. Яг найзуудын минь барыг талан лав YouTube хийх хүсэлтэй гэдгийг би мэдэж байна. Гэтэ хэлдэг байх уу яад бол тийм нэг айдас юу ирэх гэж байгааг нь мэдэхгүй тэр айдас. Тиймээс шууд эхэлгэж зөвлөнө. Гэтэ хоёрдугаарт гэвэл бас миний саяны хэлсэнчлэн хувийн орон зай бол юу харуулах, юу эс харуулах гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүдийн царай төрөх тийм ээ яг зарим дургуйцгүй л дээ. Миний ээж авч гисэн их дургуйцгүй л ах. Гэхдээ л бас тэр чинь бас л хувийн өөрийн гэсэн мэдээлэл. Ил цацгүй байх уу гэдгийг чи эдит хийж явахдаа ч юм уу те шийддэг л байх хэрэгтэй. Мэдрэмжтэй байх хэрэгтэй яг энэ тал дээр. Тэр одоо ютубер эхлүүлгүй яах вэ гэж эргэлзэж байвал зүгээр айлтгүйгээр эхлүүлээд үзээл гэсэн зөвлөгөө байгаа юм даа. Айлтгүйгээр эхэлд гэхдээ юу харуулахгүйгээ үргэлж боддог. За ярилцлага маань энд хүрээд дуусж байна. Шилд ирсэнд нь баярлалаа. За баярлалаа.